Сайн басан үзэгчтэй бидний бэлтгэдэг гэрэл зургийн нэвтрүүлгийн маань ээжээ дугаар та бүхэнд өгөхөд бэлэн боллоо. Өнөөдрийнхөө дугаараар та бүхэнд камерын дуран хэрхэн ашиглах, дурангуудын ялгаа мөн онцлогуудыг харуулсан хичээлийг бэлтгэсэн байгаа. Ингээд нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Нэвтрүүлгийнхаа мэдээллийн болонгаар бид студид агентлагийн ууга эрдэнэг хөрж авчихсан байна. За тэгэхээр уг асуулт төрийн тухай хүмүүс танилцуулаад. За асуулт фото төр маань одоо энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Асуулт фото төрт энэ жил ерөнхий мэдээлэлчээр Canon брэнд, MCS Coca-Cola брэнд энэ ерөнхий чир орж байгаа. Тэгээд асуулт фото төр маань 7 сарын 2-ны бям гарагт болно. Ерөнхийдөө гэрэл зураг сонирхдаг, гэрэл зураг авах дуртай, гэрэл зураг авахуулах дуртай. Ерөнхийдөө цаашдаа гэрэл зургийг өөрийнхөө хобби болгож байгаа ийм 250 залуучууд одоо ах эгч нар дүүнрийн бүрэлдэхүүнтэй тийм баг одоо 2 сарын 2-ны өдөр одоо уулзах байна. Тэгээд ерөнхийдөө бол бүртгэл явагдаад талдаа орцсон, талаас дэш өдөө орцсон явж байна. Тэгэхээр өмнө болж исэн асуулт тууруудаас энэ жилийн онцлог маань юу вэ? Энэ жилийн онцлог гэвэл өмнө нь бол бид нар одоо юу гэдэг яг зурчид хоорондоо ядсан энэ жил бид нар илүү их спортлог тэгээд илүү их хөтөлбөртөө жоохон анхаарсан. Гэхдээ 250 хүний хөтөлбөр зохион гэдэг бол маш хэцүү байт юм байна. Энэ жил бид нар бас нэлээд гадар дотор хүмүүстэй уулзч явж хөтөлбөртөө оруулах юм тайсан. Одоо энэ жил бид нар хүүхдийн жавхлан цуслантай хамтран зохион байгуулж байгаа. Жавхлан цуслангийн 3 дахь ээлжийн хүүхдүүдтэй хамтарч нэг өдрийн арга хэмжээгээ зохион байгуулна. Мөн тус өдөр спортын арга хэмжээнүүд бас зохион байгуулагдана. Спортын гэрэл зураг авах, дадлага хийх тиймэрхүү одоо төрлийн зургууд авахд илүү төхөн болох болов гэж бодож байна. Тэгэхээр чи хөтөлбөрүүдийнхээ тухай тодорхой дэлгэрэнгүй танилцуулъя. За ерөнхийдөө бидний төлөвлөж байгаагаар өглөө цуглана. Ямар ч өглөө цуглаад Сүхбаатарын талбай дээр бөөнөр групп шот авахулна. Групп шот авахулчаад юуны дрифтинг мини шоу хийн. Дээрээс нь тэндээсээ гараад бид яг зассан яг мотоспортын улсын аварга шалгаруулах тэмцээн дээр очино. За тэнд бидэрт тусгаалan зассан одоо яг зам талбай дээр манай залуучуудад зориулж үзүүлбэр үзүүлэх тийм арга хэмжээ байгаа. Тэндээсээ бид тэр хүүхдийн жавхлан цуслан руу юм да. Хүүхдийн жавхлан цуслан дээр болохоор бас туйлзуур сэлэмний дадлага тренинг хийх бас тэгээд тэрүүгээр бас хичээллэх, тэрүүгээр тэмцээн зохиох тийм юм байна. Хөлбөмбөгийн холбооноос бас жавхлан цуслан дээр хөлбөмбөгийн тренингийн талбайгаас бэлдсэн. Тэн дээр жавхлан цуслангаас гарсан баг манай гэрэл зурагчдын багаас гарсан багууд хоорондоо нөхөрсөг тоглолт юм. Тэгээд тэндээ бас хүмүүс маань хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтын зураг хураг авах тийм болно. Орон бид нар механик хамтлаг, Нортаг самтлаг, Honeymoon зэрэг хамтлагуудыг өрсөн байгаа. Тус хамтлагуудын бас мини концерт өндөр хийн. Ерөнхийдөө тай засал, гэрэл чимэглэл бүгдийг л зохион байгуулж байна. Тэгээд оройн нь болохоор бид нар салют буудуулах тийм бос төлөвлөсөн байгаа. Тийм нэг иймэрхүү арга хэмжээ ерөнхийдөө хөтөлбөрт орсон байгаа одоогор. Оройны хэдэн цагт өндөрлөх вэ? Орой 9-10 хооронд Улаанбаатар хотод ороод ирсэн байна да. Улаанбаатар хотод орж ирээд өндөрлөө. Тийм Улаанбаатар хотод орж ирээд өндөрлөнө. Тэгээ групп шот авахуулаад авсан зургууд өмнө бид нар чинь авсан зургуудаа дандаа файлаар интернетээс л олж хардаг гэсэн. Энэ жил бид нар бүх хүмүүст групп шотын зургийг том хэмжээгээр угаалгаж өгөх тийм сюрприз бас барьж байгаа. Зөв. Тэгэхээр группт аялалд оролцох хүмүүс маань одоо насны хязгаарлалт бий. Ерөнхийдөө насны хязгаарлалт бид нар тавьж байгаа л да. 18-аас дээш насных ингэж хийсэн. 18-аас доош насны хүмүүс эцэгхийн зөвшөөрөл өшөө илүү бага насны хүүхдээ бол харгалзах хүний хамт явах ч юм уу тиймэрхүү юм шаардлага тавьж байгаа. Одоогийн байдлаар бол 18-аас доош насны хүүхдүүд маш цөөн ирж байна. Ирж байгаа хүмүүс нь дандаа эцэгхийн зөвшөөрөлтөй эцэг эхнэр өөртөө бүртгүүлж байна. Тиймэрхүү юм дээр бас өдөө орнотоос нэлээд их хүмүүс ирж байна. Энэ жилийн арга хэмжээнд ерөнхийдөө 250 хүнийг л бүртгэх гэсэн тооцоотой бид нар явж байгаа. 300-аас дээш гарч байгаа бол ерөөдөө үйл ажиллагаа юм жоох хэцүү юм шиг санагдаад яг 250 дээр л тогтсон. Тэгэхээр одоо 6 жилийн өмнөх асуулттуур одоогийн асуулттуур хооронд ямар их ялгарсан бэ? Ерөөдөө бол анх асуулт формын гишүүд нэг өдрийг гэрэл зураг аппараттай өдрөө ингээд яваад биш тийш яваад. Анх бол юм өндөр зохион байгуулалтыг хийж байгаагүй. Өмнөх зургуудаас хүмүүс ярианаас сонсож байгаа
өөртөө ингээд нэг машин дэрэг ч юм уу эсвэл автобус унаагаар аваад зайсан дээр гараад ч юм уу био камерат манад явчихсан тийм зургууд идчихсэн. Тэгэд нэг 10 хэдэн залуучууд 10 20 болдог гэсэн бол жил ирэх тусам юм тоо нэмэгдсэн. Би яг миний анхны явжсэн жил бол бараг л нэг 80 тонны бүрэлдэхүүнтэй тэрэлж рүү яваа ил хийжсэн метр фото ил. Тэгээд түүнээс хойш бол ерөөсөө яг 90 өссөн л дөө 80 гээл тэгснээр гинт 160 болол 250 320 бол одоо энэ жил бид нар 250 хүн авч явахгүй л. Арын албаны бараг 50 60 хүн байх болов. Тэгэхээр энэ асуулт төрийг маань анх хэн санаачилж нэг зохион байгуулсан бэ? За асуулт төрийг анх асуулт форумын админ чухлаах нэгтэй байх одоо манай агшин цэгийн миний ах нар маань л анх зохион байгуулсан. Тэгээд ерөнхийдөө асуулт форумыг одоо залуучуудын одоо чөлөө цаг зөв болсон өнгөрүүлэх те өөрсдийнхөө хобби чөлөө цагаараа одоо юу хийх вэ те гэрэл зурагтай холбох энэ үнд сургал тавьж өгсөн ийм тусдаа хэмжээ болж ирсэн л доо. Одоо ингээд дараагийн асуулт төрийг маань ингээд өөр студиуд ингээд бас дааж явуулах тийм боломж бий. Ерөнхийдөө бол төлөвлөгөөнд бол байгаа л да. Дараа жилээ өөр студи энэ жилийн мэдэрсэн бол дараа жил бидний ажлаас шалтгааллахнаас бидэрт чухлаахлаа мэдэх л багтаа тэр энэ жил чухлаахаа өөрөө бол хувийн ажил ихтэй та нар одоо ингээд энийг зохион байгуулж өгч туслаач энэ жилүүдэд та нар бидэртэй ингээд хамтраад ажилласан энэ жил та нар яаж зохион байгуулдаг мэдчихэж байгаа учраас ингээд нэг зохион байгуулад нэг жилээ алдуулмаар байна гэдэг ерөөдөө гуйлт юм яг тэгэл бид нар өөрсдөө жайгаа дуртай энэ үйл ажиллагаанд тэгэл бид нар зохион байгуулж байна. Тэгээд эх жил бол өөрсдөө зохион байгуулахыг бол үүсэхгүй л дээ. Ер нь бол гэхдээ эсэд гурав бол байнгын хамтарч байна. Тийм ер нь бол бид нар бол байнгын хамтарч ажиллана. За тэгэхээр асуулт төрийн тухай сонирхолтой дэлгэрэнгүй яриа өгсөн угаалганд баярлалаа. За зэжтэй хэлсэн. Баярлалаа. За Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж гэрэл зурагчид зориулсан сургалтанд хамрагдсан гэрэл зурагчид маань ирэх лав гараг буюу 6 сарын 29-ны өдөр 15 цагаас Улаангэр арт гэлрээд одоо сургалтын явцад бүтээсэн бүтээлүүдээр үйлчлэн гаргахаар болсон байна. Тэгэхээр та бүхэн энэ үйлчлэнгээс ирж одоо Монголын залуу гэрэл зурагчид болон одоо бусад гэрэл зурагчдын бүтээсэн бүтээлүүдийг бас ирж сонирхож үзцгээгээрэй. За тэгэхээр ингээд манай мэдээлэл бол манай энэ үрээд өндөрж та бүхэн нэвтрүүлэг өргөжлөл авч таарай. Бид камерын дуран солих үед мэдрэгч рүү маань шороо орох аюул үүсдэг байгаа. Тийм учраас энэ үед та дурангаа солихдоо камера доош нь харуулсан байдлаагаар дурангаа солиод илүү тохиромжтой байдаг. Мөн аль болох гадаа дуран солихоос зайлсхийх хэрэгтэй. Бүр боломжгүй болсон тохиолдолд энэ аргыг ашиглаарай. За нэвтрүүлгийнхаа хичээлийн болонд орцгоё. Бид энэ удаагийнхаа хичээлийн болонд камерын дурангуудын одоо зориул болон тэр дурангууд одоо ямар зурагт илүү тохиромжтой байдаг тухай та бүхэнд заах болно. Тэгэхээр би миний өмнө тогтмол дуран буюу 50 мм-ийн дуран, өргөн өнцгийн буюу 16-35, энгийн харааны дуран буюу 24-70, телефото буюу 70-аас 200 мм-ийн гэсэн дөрвөн дуран байна. За тэгэхээр одоо энэхүү дөрвөн дурангийн онцлог болон бус зүйлийн талаар одоо үзье. За камераман дуран ерөнхий төлбөр нь 2 аваадаг ба. Тэр маань нэг нь тогтмол хараалт хуртай дуран, нөгөөх нь зүүм дуран байгаа. За тэгээд хараалт хуртаар нь бас дуран маань 3 аваадаг ба. Тэрний эхнийх маань өргөн өнцгийн дуран, түүний дараа жирийн өнцгийн дуран, түүний дараа телефото буюу холын дуран байна. За бидний танилцуулах хамгийн ихний дуран бол одоо өргөн өнцгийн дуран байгаа. Өргөн өнцгийн дуранд маань 35 мм хүртэлх хараалт хуртай дурангууд багтдаг. Тэгэхээр энэ өргөн өнцгийн дуран маань олон хүний зураг авах болон байгалийн зураг авахд илүү тохиромжтой байдаг. Хараалт хурд нь урт учраас илүү их олон биетүүдийг дурандаа багтааж авдаг. Дүрсний гажиг бас дуранд маань маш их үүсдэг нь гол асуудал байгаа. Тэгэхээр дүрсний маань гажиг дуранд хамгийн ойр байгаа биетүүд нь том гарч цаана байгаа биетүүд нь илүү жижиг болсноор зураг маань хэд их алсалтай бодог байна. За бидний танилцуулах дараагийн маань дуран жирийн өнцгийн дуран ба. Энэхүү дуранд маань 50 мм-ээс 85 мм-ийн дурангууд багтдаг.